Тийм сая Монгол Ардын намын хяналтын ерөнхийлөгөөр хуралдаад энэ ёс зүйн орноос гарсан намтай иргэншинтэй холбоотой ёс зүйн орноос гарсан дүгнэлтийг явж хэлсэн. За энэ ямар асуудал байсан гэхээр одоо Монгол Ардын намын нэрээр төрийн улс төрийн өндөр албан тушаалд очисон гишүүдээс гишүүн Номтой баяр одоо олон нийтийн газар бие зүй зөксгөө авч явж удаадар одоо цодон зохионы асуудалд орж энэ одоо намын нэр хүнд намын гишүүдийн нэр хүндэд нөлөөлж байгаа ч гэсэн энэ асуудлыг авч хэлсэн зүйтэй намаас хариуцлага тооцсон зүйтэй гэсэн юм асуудал оруулж ирсэн. Энэ асуудлыг авч хэлцээд намын дөрвийн 6 дугаар жилийн дагуу одоо нийгэмд бие зүй зөксгөө авч явж чадаагүй намын нэр хүндэд сэв сулгаж байгаа асуудалд нь одоо хариуцлага тооцож Монгол Ардын намаас гарсан тооцсон юм шийдвэр гаргасан. Төлөвлөлийн орон хэдэн гишүүнтэй? Манайх 14 гишүүнтэй, уг нь бол 15 багсаа 14 гишүүнтэй. Ер нь зөвхөн Номтой гишүүний асуудлыг нь одоо орж байна уу? Өмнө Монгол Ардын намаас бас зодооны эрэг толбогдсон нэр бүхэн хүмүүс хяналтын орны хурлаар орж исэн болов уу? Манайх бол өнөөдөр бол зөвхөн Номтой гишүүний асуудлыг авч шийдэлцлээ тий. Ер нь бол намын гишүүдтэйгээ хариуцлага тооцсон шийдвэр өмнө нэлээд идэгсэн байна. Гэхдээ намаас гарах хөөхөй чинь зарчмын ялгаатай ойлголтууд юм шүү дээ тий. Зүгээр хүн бол манайх намаас гарна гэхдээ хөөн гэдэг бол тэр үнтэй бол нам ямар нэгэн харилцаа бүрмэс хайч. Зүгээр намын гишүүд маань гаргасан алдаа дутагдaltaа дүгнэлт хийгээд эргээд намдаа эргээд ирэхэд бол нам нээлттэй манай намын дүрэн дээр энэ нээлттэй байд. Энэгээр гарсан хөгцөөр нь ялгаатай юм шиг. За баярлалаа.